баярлалаа. За нийгмийн даатгалын үндэсний зөвлөл. Бид нэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг бас их л олон жил ярьж байна. Асуудлууд их байна. Та өөрөө энэ нийгмийн даатгал, нийслэлийн нийгмийн даатгалын газар, улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэлийн нийгмийн даатгалын газар, улсын нийгмийн даатгалын ерөнхий газар гэж одоо ингээл сөүлжлүүл ажиллал явуулсан байна. За шимтгэл төлөгч таны төлөө төрийн бас байгууллага байна. ADB Азийн хөгжлийн банкны хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилтийн төсөлтөөр бас зөвлөхөр ажиллаж исэн гэсэн ийм одоо анкет биднэрт ирлээ. За би танаас нэг хоёр асуулт байна. Та яагаад хараат бус шинжээчийн байр суурин дээр нэр дэвшиж байгаа юм бэ гэдэг надад бас их чухал асуулт байна. За хоёрдугаарт таныг энэ зөвлөл зайлшгүй байх ёстой гэж үзэх үндслэл юу вэ? За ийм нэг хоёр асуулт хариулт авмаар. За 3 дугаар микрофоныг өгнө. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хараат биш томилоход хараат биш шинжээчээр оролцох ямар одоо үндэслэл байна гэж байгаа бол би нөгөө ажил олгогч даатгуулагчийн төлөөллийг эрх ашгийг хамгаалсан төрийн бас байгууллагатай нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор нийгмийн даатгалын системдээ бас нэг 30-40 жил ажилласан учраас бас энэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг бас гардаж хийж байсны хувьд бас энэ одоо нийгмийн даатгалын хууль болон нийгмийн даатгалын тогтолцоог цаашид одоо шинжлэх шаардлагатай гэд одоо өнөөдөр тулгамдж байгаа тэр асуудлуудтай холбогдуулаад би ер нь энд бас нэг энэ системийнхаа төлөө, энэ салбарынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулж өнөөдөр хүртэл явсныхаа хувьд бас дуу хоолой болж орж байгаа тэр хүн дээр бас өнөөдөр шаардлага хангасан хүн байна уу тий? Тэр хүн хангаж чадах уу? Тэр хүн ямар хүн байх ёстой юм гэдэг талаас нь дүгнэлт өгье гэсэн ийм үднээсээ оролцож байгаа. Хоёр дахь асуулт нь юу гэсэн мөлий? За гişүүд бас нөгөө энэ хараат бус шинжээч томилж байгаа шүү. Бас тэгэхээр тэрэн дээр бас ямар нэгэн байдлаар энэ хараат бус шинжээчээр ороход надад бол хөндлөнгийн одоо өөр юунаас нөлөөлсөн юм бол байхгүй. За Батэрдэн гишүүн тодруулаа. Тэгэхээр хараат бус шинжээч томилох гэж байгаа холбоотой асуудал болохоор л асуугаад байгаа юм л да. Хараат бус шинжээч дээр та ганцаар орж ирж штэ. Тэгэхээр та энд зайлшгүй байх ёстой суур үндсэн шалтгаан юу юм бэ л гэж би асуусан байхгүй. Та өөрөө сая төрийн бус байгууллагатай гэж хэлж байна. Яг энэ чиглэлийн. Тэгээ энэ чиглэлийн төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаагаар дамжуулаад хараат бус хэлбэрээ хөндлөнгийн хэлбэр дээр явуулаад авах боломж байгаагүй юм уу? Одоо бодвол таны төрийн бус байгууллага гэдээ би тань түрүү уншиж өгсөн шимтгэл төлөгч таны төлөө төрийн бус байгууллага хэлж явах шиг байна тий. Тэгэхээр хөндлөнгийн хэлбэр дээр заавал дотор нь орж хараат бус шинжээч байдлаар ажиллалгүйгээр хөндлөнгийн хэлбэр дээр төрийн бус байгууллагынхаа зүгээс хяналтаа тавиад яваад авах боломж байгаагүй юм уу? Төрийн бус байгууллагатай уулзраас би таныг асуугаад байгаа энийг. Тэгэхээр яагаад заавал энэ үндэсний зөвлөлд хараат бус шинжээчээр орж ажиллах үндслэл чинь юу юм бэ л гэж би асуусан байхгүй. Тэр нь За 3 дугаар микрофоныг өгнө. Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж ажиллахтай холбогдуулаад яг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний юу эрх үүрэг тийм ээ. Үндэсний зөвлөлд ажиллах гишүүний эрх үүрэг нь бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгч таны төлөө гэсэн байгууллагын үйл ажиллагаатай бол харшилдахгүй байх гэж бодож байна. Яг гэвэл би яг нэг даатгуулагч ажил олгогчийнхаа эрх ашгийг хамгаалаад нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд санал бодлоо илэрхийлэх иргэнийхээ зүгээс ч тийм ээ ийм эрх үүрэгтэй хүний хувьд нэг их харшилдахгүй бол гэж би бодож байна л да. Хэрв харшлах тийм нөлөөлөл байх юм бол би бас орохгүй байж болно. Шинжээчээр томилогдохгүй байж болно. Гэхдээ яг бас нөгөө бид нар өмнө
нөгөө хоёр хорооныхаа нэр дэвшигчийг шинээр сонгосон шүү дээ, тэ. Тэр шинээр сонгож